Сайн байцгаана уу? Увс аймгийн Зөв ангаас сумын ерөнхий боловсролын сургуулийн анхан шатны багш Эрдэнэ цэцэг миний бие хоцрогдол арилгах хөтөлбөрийн хүрээнд монгол хэлний хичээлээр хийсэн ажлын арга зүйгээ та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо баяртай байна. Мөн энэ үр өгөөчтэй ажлыг санаачлан зохион байгуулж байгаа ЦО-ийн дэлгэр мэргэжилтэндээ Увс аймгийн бага боловсролын нийт багш нарынхаа өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийлье. Би энэхүү арга зүйдээ 4-7 хоногийн хугацаанд хийсэн ажлаасаа хэсэгчлэн оруулсан байгаа. Сурагчдын хоцрогдлыг хэрхэн яаж бага хугацаанд арилгах вэ гэдэг нь багш бүрийн өмнө тулгамдж байгаа хамгийн том асуудал болж байна. Энэ цаг үед өөрийн хэрэгжүүлж буй арга зүйгээ 1-р ангийн мэргэжлийн бүлгийн багш нартайгаа хуваалцлаа. Хамгийн чухал нь дасгал даалгаврын баяжилтаа та бүхэнд хэрэг болох болов гэж оруулж өгснөөрөө онцлог юм. Та бүхэн минь авах гээхээ ухаанаар хандна эзээ. Бэлтгэл хөтөлбөрийн үед сурагчдад 6 минутын уншлагыг хийлгэлээ. Үүний ач холбогдол нь амьсгаагаа зөв хуваарлж, бага хугацаанд олон үг хэлүүлж сургахад туршина. Үг хооронд нь зогсолт хийлгүүгээр хурдан хэлж сурч байлаа. Гэвч дундуур нь удаан хугацаагаар хичээл ороогүй учраас багшийн зүгээс төлөвлөсөн ажил төдийлөн үр дүнд хүрээгүй ч цаашид 1-р анги авах багш нарт хэрэгтэй санаа байж магадгүй гэдэг үүднээс орууллаа. За жишээлбэл энэ 6 минутын уншлага дөөфөл, хослол, биеийн тамирын хослол, пүүз амьс, бальтоо, цамц, бодвол, гүмд, юбэг, тавчиг, хүртэг гэж зургийг хурдан хугацаанд нэрлүүлэх юм. Олон дасгал ажилуулахаар 1 минутанд хэлэх үгийн тоо нэмэгдэж байлаа. Үсгийг зөв дуудах. Зөв уншиж сурах нь хурдан унших, ойлгож унших, цаашлаад уран уншиж сурахын эхлэл билээ. Зөв уншиж сурахын үндэс нь авиаг зөв дуудаж сурах юм. Иймээс зарим ижил төстэй дуудлага бүхий үсгүүдийг сурагчдаар сайн ялгуулах үүднээс дараах дасгалыг ажилууллаа. Сэгийн оронд тохирох үгтэй мөрийг сонгон дугуйг бодох. За жишээлбэл багш шинэ жилээр туулайн цэгцэг хийв. Сурагчид баг гэсэн 2 үгнээс сонголт хийх ба магадгүй хэлнийг хоолон гэгээ ялгаж уншиж чадахгүй байгаа хүүхэд бол алдаа гаргах тохиолдол ажиглагдаж байсан. За мөн өнчин хурганд цэгцэг хөхүүлв. За энд цэгийн оронд нөхөх үг нь угз, угч, угж гэсэн үгнүүд байгаа. Хүүхдүүд угж гэхээс илүү угз гэдэг үгийг их сонгож байсан. Энэ нь иж үсгийг сайн ялгаж хэлж чадахгүй байгаатай холбоотой байсан. Энэ дасгалыг буруу хийсэн хүүхдээ багш ганцаарчлан ажиллаж зөвлөгөө өгсөн. За дараагийн дасгал ажил бол зураг тохирох өгүүлбэрийг сонгох. Сурагчид танхимын бус хэлбэрээр уншиж сурсан учраас уншилтын чадваруудаа давхар эзэмшээгүй нь ажиглагдлаа. Тухайлбал ухамсарлан ойлгож унших чадвар сул байсан учраас энэ хоцрогдлыг богино хугацаанд арилгахын тулд дараах дасгалуудыг сонгож ажиллауллаа. Энэ дасгал нь сурагчдад зураг ажиглан оюун дүгнэлт хийх, зурагт тохирох өгүүлбэрийг ухамсарлан алдаагүй зөв уншаад
зөв хариултыг сонгох зэрэг олон талын чадвар олгох сайн талтай юм. 1-р ангийн хүүхэд зураг үзэх дуртай учраас дасгалыг сонирхон гүйцэтгэж байлаа. Гэхдээ минутанд 15-аас доош уншиж буй хүүхдүүдэд нэлээд хүнд хэлбэрийн дасгал санагдсан. Эдгээр зурагчид багшийн дэмжлэггүйгээр гүйцэтгэж чадахгүй байлаа. Гэхдээ хэд хэдэн удаа ажиллаусны дараа бол бие даан хийх чадвар нь ахиж байлаа. За жишээ нь энэ 3 туулаа луун идэж байгаа энэ зургийг ажиглаад хүүхдүүд 4 туулаа луун идэв гэдэг өгүүлбэрийг сонгож байсан. Энэ нь магадгүй нөгөө туулаагаа тоололгүйгээр шууд тэр 4 туулаа луун идэв гэдгийг сонгосон байж магадгүй юм. Мөн 3 туулаа алим идэв гэдэг эхийг сонгож байлаа. Өгүүлбэрийг. За энэ нь 3 туулаагаа харсан мөртлөө алим идэв гэдгийг одоо шууд луун идэв гэж бичсэн байх гэж тааж сонгож ээж магадгүй гэж бодлоо. За энэ дасгал нь 1-р ангийн хүүхдийн сэтгүүн онцлог тохирсон их зүйл уншиж залхаахгүйгээр тохиромжтой санагдсан. Олон удаа буруу хариулт хэлэхгүй тулд үг бүрийг ухаарч ойлгож уншдаг болж байлаа. Дараагийн дасгал эхийг уншаад ойлгосныг асуултаар үнэлэх дасгал. Энэ дасгалыг ажилуулж байхад ажиглагдсан зүйл нь юу вэ гэхээр сурагчид ойлгож уншаагүй учраас хариуг тааж дугуйлах тохиолдол их гарч байсан. Мөн нэгдлийн асуултанд хэрхэн хариулах вэ гэдгээ мэдэхгүй төөрөлтөх нь илбэг байлаа. Мөн хурдан уншдаг сурагчдаж алдаа гаргаж байгаа нь уншилтын хурдандаа анхаарч ухамсарлан ойлгох чадвар нь дутмаг байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ хэд хэдэн удаа ихтер ажиллаад ирэхээр эхээ маш сайн уншиж ойлгоод зөв хариултыг сонгодог болсон. Багш эхээ бэлтгэхдээ хөнгөнөөс өндрүүлсэн байдлаар бэлтгэлээ. Жишээлбэл тоншуул хийсэн энэ ихтер тоншуул ой хөвчөд амьдардаг шүү билээ. Тоншуулыг устгахыг хориглосон байдаг. Учир нь тоншуул оймуудыг хортон шавчаас хамгаалдаг. Хаврын улиралд тоншуул 4-өөс 6 өндөг гаргадаг. Гэсэн энэ ихтер багш 3 асуулт зохиосон. 1-р нь тоншуул хаана амьдардаг вэ? Аад нь говьд, Б'д нь талд, Г'д нь ой хөвчөд. 2-р нь тоншуул оймуудыг юунаас хамгаалдаг вэ? Аад нь чонноос, Б'д нь хорт могойноос, Г'д нь хортон шавжаас. 3-р асуулт нь тоншуул хэдэн өндөг гаргадаг вэ? Аад нь 3-аас 4, Б'д нь 4-өөс 6, Г'д нь 5-аас 6. Энд бол нийтдээ асуулт багш зохиогоогүй. Шууд эхээс хариулах энэ асуултуудад хүүхд тоншуул говьд амьдардаг, тоншуул оймуудыг чонноос хамгаалдаг гэдэг энэ 2 хариултыг их сонгож дугуйлж байсан. Дахин одоо ихээ олон удаа уншаад алдаагаа засгих гэж сануулсны үндсэн дээр бол хүүхдүүд бол алдаагаа бас өөрсдөө засч чадсан.
дараагийн нэг арга зүйн уншилтын хурдыг ахиулахын тулд өдөр бүр минутын уншлагыг хийсэн ба 2-3 дугаар 7 хоногт уншиндаа бичиндээ гэсэн номоос минутын уншлагыг бэлтгэн хийсэн бол 4-р 7 хоногт танил болон шинэ үгийн хүрээнд дараах байдлаар уншлагыг хийлгэсэн. Ингэснээр сурагчдын уншилтын хурд буурсан ч тааж унших нь багасч бүтээлчээр унших чадвар нь нэмэгдсэн. Мөн өдрөөс өдөрт унших үгийн тоон нэмэгдэж байлаа. Ихэнх үедээ энэ минутын уншлагыг бол хүүхдүүд уншихдаа жаахан дургуутсан байсан. Ягаад гэвэл өмнө уншижсэн өгүүлбэр хоорондоо утга холбоотой үгнүүдээс бас өөр хоорондоо ямар ч утгын хамааралгүй үгнүүд уншиж байгаа учраас бас дургуутсах тохиолдол гарч байлаа. За зөв цэвэр сайхан алдаагүй хичээлсэн арга зүгээсээ хуваалцъя. За хичээл хийхэд сурагчдын цээжрэх чадвар харилцан адилгүй байсан. Ангийн 31 сурагчдын 21 цээжрэгчтэй хангалтгүй байлаа. Иймээс цээжрэх чадварыг богино хугацаанд нэмэгдүүлж, давхар бичгийн хэвийг сайжруулах үүднээс дараах аргыг сонгон үр дүнд хүрлээ. Багш өдөр бүр гэрийн даалгаварт цээж бичгийн их болон дасгал даалгаврыг хичээнгүй бичгээр бичиж өгсөн. Ингээд сурагчид гэртээ багшийн бичсэн хичээнгүй бичгийг хуулж өчээд дараа нь дармалдна. Үүний дараа алдсан үгээ алддаггүй болтлоо цээжээр бичиж байлаа. Дасгалыг бол бусдын дэмжлэгтэйгээр ажиллана. Багш гэрийн даалгаварт өгсөн ихээрээ өдөр бүр цээж бичих хийлгэн ахиц амжилтыг тооцсон ажиллалаа. Цээж хийхүүдийг хичээнгүй бичгээр ингээд өдрөг болгон хүрсэн байгаа. Сурагчдын уншлагын хурдыг өдөр бүр тэмдэглэж агстааш сурагчийг урамшуулсан. Сурагчдын цээжэр бичих чадвар болон бичгийн хэвийн агцыг өдөр бүр тэмдэглэж агстааш сурагчийг урамшуулдаг. Сурагчдыг уншуулахдаа эцэг эхийн дэмжлэг туслалцааг хангалттай авч чадсан. Эцэг эх 7 хоногоор баг болон ажиллаж, хүүхдүүдийг өдөр бүр агцаар нь үнэлж урамшуулж байсан. Хоцрогдлоос гарахад ихээхэн хувь нэмэр оруулсныг дурдхан зүйтэй. Тухайлбал унших чадварыг нэг баг хариуцсан авч ажиллан өдөр бүр өмнөх өдрөөсөө агсан сурагчдыг урамшуулж байсан бол өөр нэг баг нь цээжээр зөв сайхан бичсэн сурагчдыг урамшуулах гэх мэт. Энэ арга нь сурагчдад урам хайрлсан, мөн сурах сэтлийг нь өдөөсөн үйл ажиллагаа боллоо. Өдөр бүр агцаа үнэлүүлж урам авсан сурагчдынхаа зургийг авч групп чат дээр байрлуулж байсан. Хамгийн гол нь 7-оос 9 үг уншсан хүүхэд ч агцтаад тооцогдож байсан. Учир хүүхдүүд урамшиж байлаа. Зурагт тохирох өгүүлбэрийг сонгох, эхийг уншаад ойлгосныг асуултаар үнэлэх дасгал гэсэн энэ хоёр дасгалыг сургууль бүр зохиогоод нэгтгэвэл 1-р ангийн сурагчид хэрэглэж болох 2 төрлийн гарын авлагатай болох боломжтой юм гэж харлаа. Ингээд Увс аймгийн баг боловсролын багш нарын гар дээр эх орны маргаашинаар мандан бадарч байгаагээд арга зүйн санаагаа өндөрлөе.